Намайг бага байхад манай хороодлын хүүхдүүд нийлэн нуугдаж тоглох их дуртай байлаа. Бид нуугдаж тоглохдоо хорооллынхаа бүх байшингуудын урд хойд талын зүйлийг арын модод гээд бүх талбайг ашигладаг байсан ч арын хашаанаас цааших ойроо орохгүй гэсэн дүрмтэй байв. Би үргэлж нэг газараа нуугддаг байсан бөгөөд өмнө нь хинч намайг олж байгаагүй. Тэр нь манай байшингийн арын талбайтай залгаа орших хэсэг моддын захад хаягдсан хуучин торхны ард. Нэгэн орой бид ердөө зургуулаа нуугдаж тоглож байв. Joe Roach хоёр манай багт байсан бөгөөд бид эхлэж нуугдахаар боллоо. Би ч байнгын нуугддаг тэр газартаа гүн очиж нуугдаад эсрэг баг ихнаа хүлээж байв. Ихэвчлэн эхлээд тэдний гарч идэг манай хашаагаар эргэлтийг нь хараад тэдний ирж байгааг мэддэг байсан ч энэ удаа цөөхлөө тоглож байснаас тэрөө ингээс хамаагүй хөдлөдлгөн багтай чимээ аниргүй байв. Гэтэл удалгүй ойр хавьд маань хөлийн чимээ гарч эхлэхийг би сонслоо. Харин ямар ч гарч идэнгийн тусгал харагдахгүй байсан тул энэ манай багийнхны нэг байх хэмээн таамаглав. Би Joe Roach хоёрын нэрийг дуудан шийдсэн ч хариу өгсөнгүй. Тэгснээ тэр үл мэдэгдэх хөлийн чимээ миний зүг хамаагүй урдаараа зөвлөн гүйж эхлэхин тэр. Би тэр дээр байраа орхиж шинэ нуугдах газар хайхаар моддын цахаас холдон гүгээд арын хашааныхаа нөгөө өнцгт очин иргэн харсан ч хинч модон дундаас гарч ирсэнгүй. Гэвтэл гудамжны нөгөө хэсгээс найзууд маань миний нэрийг дуудан орилдож байгаа нь сонсогдож эхэллээ. Тэр дунд Roach, Joe хоёрч цуг орилдож байв. Тиймээс би ямар нэгэн зүйл боллоо хэмээн таамаглаад байшингийн урд хэсэг рүү явтал Roach-ийн эцэг их манай эцэг ихтэй ярилцсан. Харин найзууд маань тэднийг бүчин зогссон байгаа нь харагдав. Аав ээж хоёр маань намайг олж харсандаа нэлээд санаа намарч байх бололтой харагдсан нь намайг бүрж гайхшруулж орхилоо. Тэд надад саяхан цагдаа нар ирээд ойр хавьд эрен сурвалжлагдаж байгаа цуврал хүчингийн хэрэгтэн үзэгдсэн тул бүх хүүхдүүдийг гэрээс гарахгүй байгааг анхааруулад явсан талаар хэлв. Харин намайг эцэг ихтэй ойд хачин зүйл сонссон талаар хэлэхэд тэд миний худал ярихгүйг мэдж байсан учраас нилээдгүй сандралдаж тэр даруй цагдаа нарт мэдгдсэн юм. Тэр гэмт хэрэгтэн баригдсан үгүйг би сайн мэдэхгүй ч үргэлж баригдсан байгаас аль гэж найддаг. Ойд донд хинч байсан бай. Хэрвээ намайг барьж амтсан бол надад юу тохиолдох байсан талаарх бодол одоо ч хүртэл намайг айлгадаг юм. Энэ явдал надад биш харин аавд маань түүнийг жаахан хүүхэд байхад тохиолдсон юм. Би хувьдаа тэр явдал түүнийг жаахан хүүхэд байхад тохиолдсон тул сэтгэл зүйн хувьд хүн туссан гэж боддогч. Аав маань харин өөрөө хийж хүлэмжшүүрдэг юм. Надад л энэ тухай зүгээр л төсөөлөхөд нуруу арзах шиг болдог. Ямар ч тач аав маань тэр үед 10 настай байсан ба нэгэн өдөр ямар нэгэн шалтгаанаар гэртээ ганцаараа байж таарч тэр том оронд зурагт үзэж байсан бөгөөд тэр нь гэр доторх цорын ганц зурагт байж л дээ. Харин гинэт зурагт нь онторч орхисон байна. Тиймээс аав маань бодонгасаа босон гүйжиж зурагтаа асааж. Тэр хуучны ямбир зурагт байсан тул ингэж унтрах нэг их сонир зүйл биш байлаа. Тэгээд буцаад бодон дээрээ ирээд суудал дахиад зурагт онторч орхисон тэр. Аав маань дахиад л босч зурагтаа асаачаад буцан суув. Энэ маягаар зурагт дахин хэд хэд удаа унтрсны дараагаар аав маань зурагтынхаа удирдлагыг хайж эхэлсэн бөгөөд буудингийн харыг шалгаж байхад нь нэгэн үл танихэр зурагтын удирдлагыг гартаа хатгачихсан. Буудингийн ард нуугдан суухыг олж харсан байна. Аавын маань надад дүрслэснээр тэр хүн урд ширэлцсэн үстэй нүдэн нэг л галзуу өнөх шиг ялдсан байсан бөгөөд аавтаа маань хаарс тулгармагцаа тэр хачин муухагаар ярзаа инээмсэлсэн байна. Аав маань шууд л бяцхан охин шиг хашгирсаар урд хаалгаар гарын зүгтэж амжиж. Тэгээд хөвших рүүгээ ороод цагдаа дуудуулсан бөгөөд цагдаа нарыг байшинт нэвтэргэж тэр хүн гадагш гараагүй байсан тул түүнийг баривчилж амжсан гэдэг. Аав маань одоо хүртэл тэр зүгээр л гэр оронгүй тэнмэл хүн байсан уу? Эсвэл галзуу хүн байсан уу гэдгийг мэдээгүй ч. Надад л ойлгомж байлаа гэсэн энэ тухай төсөөлөхөд үнэхээр аимшигтай санагддаг.
Найз маань надад өөртөө тохиолдож байсан энэхүү түүхийг ярьж өгсөн юм. Тэр магадгүй 8 эсвэл 9 орчим настай жаахан охин байхдаа сургуулаа тараад харж явж л дээ. Түүний ганц бие ээж нь ажлаасаа нэлээд ойртож ирдэг байсан тул тэр өөртөө хаалга онголож өгөхөөр түлхүүрээ гартаа хатган явж байж. Байшингийнхаа өмнө ирээд тэрээр түлхүүрээ хаалгандаа зовтол. Дотроос нь ээж нь гэрийнхаа хувцастай. Биеийн жоохон муу байсан тул ажлаасаа эрт тараад ирчихсэн. Хаалгаа нээж өгч. Харин найзтай маань мэдлэгийн оронд ээж нь шууд түүнийг давуулан цааш харснаа. Чи хэм бэ хэмээн хэлж. Нэлээдгүй гайхширсан найз маань нэргэн хартал. Ард нь урт хар цувтай өндөр хүн яарвчлан галахад годомж иргэн явж утсан байна. Найзын маань ээж тэр өдөр өвчтөй байж таарсан нь магадгүй охиндоо аимшигт зүйл тохиолдохоос урьдчилан сэргийлж чадсан баг. Би 13 настай жаахан хүү байлаа. Янз бүрийн зүйлс ургуулan бодож түүнийг төсөөлөхдөө нэлээдгүй сайн хөвгт байсан тул шөнийн цагаар ихэнхдээ элдв аимшиг зүйлс бодон түүнээсээ өөрөө айчгаад унтах гэж ихэл завдаг байж билээ. Унтлахын өрөө маань эцэг их хоёрынхаа унтлахын өрөөний яг дээд давхарт байрладаг байсан тул тэд миний өрөөнд юу болж байгааг сонсох бараг боломжгүй байлаа. Ямар ч тач баг зэрэг бороо орж байсан ч шуургахгүй жирийн л нэг өвдөж байлаа. Шүн донд гинэт сэрээд цагаан артал шөнийн 2 цаг болж байв. Яагаад ч юм надад шууд л тааламжгүй мэдрэмж төрж эхэлсэн бөгөөд би өөрөө яагаад гэдгийг ч ойлгосонгүй. Тэгээд би удалгүй орны маань доод болонгийн хажууд бөөрн хийгмээр дүрстэй сүүдэр байгааг олж хархан тэр. Яг орны доод хэсгийн босоо хөлний хажууд. Энэ зүгээр л миний малгай байна гэдгийг ухаарахаас өмнө золтоол зүрхмэн зогсчихоогүй. Би заримдаа орныгоо хөлний босоо шонд малгайгаа тэгээд тогтчдөг юм л да. Тиймээс би өөрийгөө тайвшруулад бот шунтгаар хэвдсэн юм. Хагас цаг орчмын дараагаар би дахин сэрээд тэрхүү орны маань болонд байсан сүүдэрнээс дахиад цоцож өрхөв. Гэвч тархи маань бүрэн сэргсэний дараагаар энэ өрдөө миний малгай гэдгийг эргэн санаад баг зэрэг тайвширлаа. Энэхүү үйл явдал дахин нэг удаа давтагдсан бөгөөд тэр үед ам маань ихэд сангаж буг анзаарсан тул гараа орныхоо доош явуулаад хуунзар савтаа усаа хайж эхлэв. Гэвч би ус биш харин өөр зүйл болох нь тэр. Миний малгай. Хамаг биеэр минь тог өгшгөл болон арцганаж огл өсрөн босоод хажуугийн тавир дээр ширээний жидингээ асаа. Гэрэл орны маань доод хэсгээс цухуужгаад яг нүдрөө маань ширтэж буй нүл таних хүний царайг хэлжилж өглөө. Би эрэхтэй хүүхдийн хоолой гаргаж болох хамгийн дээд өнгөөр хашхирангаа тэрхүү хүний хажуугаар зөрөнгүүгээд өрөөнөөсөө гарч шатаар ороод. Тэрхүү үл таних хүн намайг хажуугаар нь зөрөхөд барих гэж оролдсон ч би бултаж гараад өрөөнийхөө хаалгыг онгойлж дөнгөсөн юм. Би эцэг эхийнхээ өрөөрөө гүйцчихэд аавыгаас ирээлээ. Аа маань оронд ороосоо бейсболын цөхөөр аваад манай өрөөрөө гүйсэн ч тэр хоцорсон байв. Биднийг буцан очиход өрөөний цонх онгорхой байсан бөгөөд тэр хүн цонхны манд оргосоо авчны дээврээр дамжин гараад зөвхөн алга болсон байсан юм.